За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн олон улсын туршлагын талаар та бүхэндээ танилцуулахаар бэлтлээ өнөөдөр. За би хоёр судалгааг та бүхэнд танилцуулнаа. За эхнийх нь бол энэ Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн байгууллагаас гаргасан дэлхийн 140 орны жишээн дээр гаргасан судалгааг танилцуулна. За нөгөөх нь бол дэлхийн зарим улс орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн агуулга, бүлэг, зүйл заалтаар нь харьцуулсан юм судалгааг хийсэн юм аа. За тэгээд дэлхийн 15 орны жишээн дээр харьцууллаа. Тэгээд та бүхэнд энэ хоёр судалгааг танилцуулъя. За та бүхэн энэ дэлхийн газрын зургийг харж байна. За энэ дээр бол Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар үндсэн хуулинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай заалтыг оруулсан багтаасан улс орнуудыг харуулж байна. За тэгэхээр нийтдээ бол 59 улс энэ үндсэн хуулинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай заалтыг оруулж өгсөн байт юм байна. За үүний нэг нь бол Монгол улс маань байна. За энэ ингээд газрын зургаас харуул цэнхрээр тэмдэглэсэн улс орнууд бол үндсэн хуулинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн тухай заалтыг оруулсан ийм үндсэн хуультай улс орнууд байна. За байхгүй гэхлээр 51 улс харагдаж байна. За дараачих нь болохоор энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуультай улс орнууд байна. За энэ болохоор нийтдээ 105 улс байна. За Монгол улс маань багтж байна. За Монгол улсын хувьд бол 1991 онд бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай болсон. За үүнээс хойш хуулийг хэрэгжүүлээд үндсэндээ 34-5 жил өнгөрсөн байна. За тэгээд энэ хугацаанд бол мэдээж төрийн бус байгууллагууд ингээд хэрэгжүүлж ирсэн байдаг. За тэгээ мэдээж энэ дээр бол алдаа оноотой зүйлүүд байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол улсын хурлаас бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд бас өөрчлөлт оруулахад бас ач холбогдол өгж хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж улс орон даяар бас санал асуулга хилцүүлгийг эд зохион байгуулж байна. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль бол яалтчгүй хүний эрхийг хамгаалах хуулийн зайлшгүй нэг хэсэг нь байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр бас маш хэрэгтэй хүний эрхийг бас хамгаалахад чиглэсэн ийм томоохон хуулиудын нэг юм аа. Тийм учраас бас энэ дээр бол төр засгийн байгууллагууд маань бас ач холбогдол өгч ажиллаж байгаад бас төрийн бус байгууллагууд бидний хувьд бол бас талархалтай байгаамаа. Тэгээд хууль эрх зүйн орчин бас ингээд сайжрах юм бол хэрэглэгчд маань бас эрх ашиг нь хөндөгдөх, хохирох нь ингэж багасч тийм ээ. Багасах ийм сайхан боломж хүртэх юм аа гэж ингэж харж байгаамаа. За дараагийнх нь хувьд бол энэ дараагийн слайдын хувьд болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллага буюу хэрэгжүүлэгч агентлагтай улс орнуудын тоо байна. За энэ дээр ингээд цэнхрээр тэмдэглэсэн улс орнууд бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах агентлагтай. За манай улсын хувьд бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хуучин нэршлэр бол шинэ нэршлэрээ бол Монголын ерхий газар маань байгаамаа. За тэгээд энэ 99 улсын нэгэнд бол Монгол улс багтд юм байна. За дараачих нь бол энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагатай улс орн гэж байна. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд дэлхийн баг
100 орчим 91 улс маань одоо төрийн бас байгууллагатай юм байна. Эрхлэгчийн эрхийг хамгаалж чиглэлээр. Тэгэхээр бас ямархуу ач холбогдол өгч одоо энэ улс орнууд эрхлэгчийн эрхийг хамгаалж чиглэлээр ажилладаг нь бас эндээс харагдаж байна. За Монгол улс маань бас энэ төрийн бас байгууллагатай. За 1990 онд бас Монголын эрхлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг нэртэй төрийн бас байгууллага ашигын төлөө бус нийтэд нийгмийн одоо төлөө ажилладаг ийм одоо анхны төрийн бас байгууллагууд бас байгууллагуудын нэгээр одоо ингэж анх байгуулагдаж байсан. За тэгээд 1991 онд бол анх эрхлэгчийн хуультай болоод түүнээс хойш бол энэ төрийн бас байгууллага бол одоо 10 гаруй жил бол яг энэ хуулийг одоо хэрэгжүүлж бие дааж одоо шийдвэр гаргаж эрхлэгчийн эрхийг хамгаалж та ажилласан байдаг. За тэгээд 2003, 2008 онууд ингээд бас хуулинд бас өөрчлөлт ороод төрийн бас байгууллагууд маань бас ажиллах хууль эрх зүйн орчин бас хомигдж ирсэн юм. За тэгээд төрийн байгууллагын хувьд бол тэр цаг хугацаанаас хойш бол бас одоо улс орны хэмжээнд үндэсний хэмжээнд бас хангалттай ажиллаж чадаагүй гэж би бас бодд юм аа, үздэг юм аа. Тэгэхээр зайлшгүй одоо энэ эрхлэгчийнхаа хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж иж төрийн бус байгууллагын одоо уялдаа холбоо хамтан ажиллагаа сайжирч иж хууль эрх зүйн орчин сайжирч иж эрхлэгчийн эрх бол бас бүрэн утгаар бас ингэж хамгаалагдах нөхцөл бүрдэх юм аа гэж үзэж байгаа. За дараагийн хэсэгт нь энэ нийтдээ 140 улс орнуудаас эрхлэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар одоо хууль эрх зүйн орчиндөө тусгасан ийм зүйл заалттай ийм улс орнууд одоо нийтдээ хэд байгаа юм бэ гэхээр энэ дээр ингээд та бүхэн тоог нь харж байна. За эрхлэгчийн эрхийг хамгаалах за бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай одоо заалт эрхлэгчийн эрхийг хамгаалах тухай хуультай болсон 74 гэж байна. За аюулгүй байдлын талаар бодлого боловсруулах эрх мэдэлтэй болсон 56. За бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах эрх бүхий улс орн 63, бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар хамтран ажиллах гэрээтэй улс орн гэхлээр 31 гэдэг энэ дээр бол цөөхөн ингэж харагддаг юм байна. За бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар боловсролын санаачлагтай улс орн гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ нэг хэрэглэгчийн боловсролын талаар энэ өндөрч байна л да. Тэгэхээр энэ дээр бол бас яг 76 нийтдээ 140 орноос ер нь нэг 50 гаруй хувь нь одоо боловсролыг бас хэрэглэгчийн боловсролыг чухалчилж үздэг юм 76 улс байд юм байна. За доктортой хэрэглээний талаар бас энэ хууль эрх зүйн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад яаж одоо хууль эрх зүйн орчинд одоо оруулсан ийм улс орнууд гэхлээр 33 улс байна. Дараагийн болохоор бодлого боловсруулах эрх мэдэлтэй 40 улс байна. За доктортой хэрэглээг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй улс орн гэхлээр 35 байна. За доктортой хэрэглээний хамтын ажиллагааны гэрээтэй гэхлээр 18 гэдэг энэ маш зөвхөн харагдаж байна. За тэгээд түрүүн болохоор энэ доктортой хэрэглээний талаар боловсролын санаачлагтай улс орнууд гэхлээр нийтдээ 38 улс харагдаж байна. За тэгэхээр энэ дээр бол эхнийх нь бол энэ эрхлэгчийн бүтээгдэхүүн аюулгүй байдал маш чухал. Энэ бол цаана стандарт, чанар тийм ээ одоо үүнээс шалтгаалж хэрэглэгчд бол одоо хэрэглэгчийн эрх ашиг хөндөгддөг, чанартай шууд холбогддог, стандарттай шууд холбогддог. Цаашдбал одоо энэ эрүүл мэндтэй амь настай энэ бол холбогддог учраас эрхлэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдал гэдэг бол маш чухал гэдгийг судалгаанаас харагдаж байна л да. За Монгол улсын хувьд бол энэ доктортой хэрэглээний талаар бас тийм ч бас сайн ойлголт байхгүй. Тэгэхээр бид нар одоогийн энэ эрхлэгчийнхаа хуулиндаа зайлшгүй доктортой хэрэглээний талаар оруулах нь зүйтэй байгаа юм.
За дараачих нь бол би энэ болгоныг ингээд улс орон болгоны тоог нь бас цааш нь одоо хэлэхгүй бай гэж бодлоо. Яагаад гэвэл та бүхэн энэ дээрээс ингээд слайдн дээрээс бас хэдэн улс орон ямар одоо хууль эрх зүйн орчин байгаа юм бэ гэдгийг те ямар чиглэлээр ямар одоо бүлгээр байгаа юм бэ гэдгийг ингээ харагдж байгаа учраас дэлгэрүүлж ярихгүйгээр би товчхон ярихыг бодъё. За тэгээд маргааш шийдвэрлэх асуудал бол зайлшгүй байдаг. За энэ бол хэрэглэгчийн одоо санал гомдлыг хэрхэн барагдуулах вэ? За энэ талуудын маргааныг хэрхэн шийдвэрлэх үү гэдэг энэ санкц, энэ одоо заалт бүлэг бол зайлшгүй одоо хэрэглэгчийн хуулийн дээр байх ёстой ийм одоо бүлэг заалт байгаа. За дараагийн хэсэгт бол энэ цахим худалдаа гэж байгаа. За одоо энэ сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн одоо энэ технологийн хөгжил тийм ээ үйлдвэрлэл дэцэгтэй хүрч одоо үүнтэй холбогдож бас цахим худалдаа e-commerce гэдэг энэ асуудал бол маш одоо олонний анхаарлын төвд бидний одоо өдөр тутмын одоо үндсэндээ хэрэглээнд маш хурдтай орж ирсэн учраас цахим худалдааны асуудлыг бол бас хэрэглэгчийнхаа энэ хууль эрх зүйд одоо хуулинд оруулж тусгах нь зайлшгүй асуудал болоод байгаамаа. Тэгэхээр энэ дээр ингээд та бүхэн харах юм бол бас одоогоор бол энэ айгүй хурдтай хэмжээнд явж байгаа харагдаж байна л да. Нийтдээ 67 улсын цахим худалдааны талаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд оруулсан улсууд 67 улс гэдээ байж байна. Тэгэхээр энэ бол маш чухал ач холбогдолтой. Цахим худалдааг дааж бас хэрэглэгчд маш их хохирж байгаа. Энэ асуудлыг бол зайлшгүй зохицуулах ийм шаардлага үүссэн гэж харж байгаа. За ингээд дараачих нь асуудал бол энэ хэрэглэгчийн санхүүгийн үйлчлэл гэж байгаа. За энэ бол мэдээж ямарваа нэгэн одоо хүн хэрэглэгч бол бараа ажил үйлчилгээ бүтээгдэхүүн нэг худалдаж авахдаа заавал зайлшгүй одоо гэрээ байгуулж үүнтэй холбооч санхүүгийн үйлчлэгийг авч байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн үйлчлэгийн талаар бас хэрэглэгчийн хуулиндаа одоо зохицуулалт оруулж өгч тусахгүй бол энэ бол бас болохгүй. Энэ бол хамгийн чухал бас одоо асуудлуудын нэг. За энэ дээр бол нийтдээ нэг 60 улс одоо санхүүгийн үйлчлэгийн талаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай улс орн 60 улс одоо бас одоо хэрэгжүүлээ явж байгаа. За үүний Монгол улс бол энэ дээр бол байхгүй байгаа. Тэгэхээр энийг бол зайлшгүй оруулах ёстой. Тэгээд энэ слайдуудыг ерөнхийд нь бас нэгтгэж дүгнээд ингээд хэлэхэд эхний одоо судалгааны хүрээнд дүгнж хэлэхэд Монгол улсын хувьд бол дараах энэ салбар чиглэл дараах энэ одоо хууль одоогоор бол хэрэгжиж байгаа талаар Монгол улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалахад ямар чиглэлийн хууль шаардлагатай байгаа талаар товч мэдээлэл энэ дээр ингээд гаргаж байна. Тэгэхээр түрүүн би дурдсанчлан цахим худалдаа доктортой хэрэглээг дэмжих за нийтийн аж ахуй гэсэн ийм одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэсэн тэр эрх зүйн орчин бол одоогоор байхгүй байна. Тэгэхээр энэ гурван одоо энэ шараар ингээд шаардлагалцсан 5 дугаар заалт 6 11 дээр байгаа энэ цахим худалдаа доктортой хэрэглээг дэмжих нийтийн аж ахуй гэсэн энэ салбаруудын энэ одоо асуудлуудын хууль эрх зүйн орчмод хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд байхгүй байна. Тийм учраас энийг зайлшгүй ингээд оруулах нь зүйтэй гэж одоо харагдаж байна. За дараачих нь одоо миний танилцуулах энэ сэдв бол энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо олон улсын одоо олон улсын хуулиудыг харьцуулсан судалгаа байгаа 15 улс. За Англи улс, Австрали, Япон, Солонгос, Хятад, Оросын албаны улс, Сингапур, Таиланд, Энэтхэг, Малайз, Тайван, Индонез, Вьетнам, Филиппин, Монгол гэсэн энэ улсуудыг би
судалсан юм аа. За тэгээд би та бүхэндээ энэ одоо танилцуулгыг бас өөрийнхөө одоо сошиал хуудаснууд дээр шеэрлчихье. Тэгэхээр энэ 15 улсын одоо бүх тэр хэдэн онд одоо хууль нь батлагдсан, хэдэн онд өөрчлөлтүүд орсон, хуулийн агуулга бүтэц бүлэг зүйлт нь ямар юм, онцлог шинж нь ямар юм гэдгийг ингээ бүгдийг одоо тайлбарлах юм бол бас нэлээд цаг хугацаа орох учраас та бүхэнд маш онцлог гэсэн одоо улс орнуудын бас жишээг одоо дурдъя гэж бодож байна л да. За Австрали улсын хувьд би танилцуулчих гэж бодож байна. Австрали нь бол өрсөлдөөн ба хэрэглэгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг юм байна. 2010 онд одоо бас хууль нь одоо батлагдаж шинжлэж батлагдсан байна. За ингээд нийтдээ 10 хэсэг бүлэгтэй ийм хууль байна. За тэгээд Австрали улсын хувьд бол бас газар нутгийн хувьд нэлээд одоо өргөн тархсан том газар нутгтай учраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон өрсөлдөөний хууль одоо нийт 8 хууль эрх зүйн актыг одоо хэрэгжүүлдэг юм байна. За жишээлхэд одоо Австралийн нийслэл бол шударга худалдааны хуулийг хэрэгжүүлж байна. Шинэ өмнөд Уэльсд болохоор шударга худалдааны хууль. За хойд нутаг дэвсгэртний хэрэглэгчийн асуудал ба шударга худалдааны тухай хууль. Квинсленд гэдэг дээр нь шударга худалдаа, Өмнөд Австрали дээр болох шударга худалдааны хууль. За гэх мэтчлэн ингээд үндсэндээ энэ муж бүс нутгуудад нь ингээд нийтдээ 8 хуулийг бас зэрэг хэрэгжүүлдэг байх нэ. Тэгэхээр тус улс бол бас нэлээд ингээд хэрэглэгчийн эрхийг хамгаалахад, хүний эрхийг хамгаалахад бас их ач холбогдол өгч ажилладаг улс болох нь харагдаж байна. За Азийн улсууд орнуудыг бас нэлээд бас харьцуулж Монгол улсынхаа одоо Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуультайгаа бас харьцуулж харсан. За жишээлбэл энэ Япон улс гэхэд 1968 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нь батлагдсан байна. За тэгээд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нь бол тэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн хуулиас гадна хэрэглэгчийн эрхийг хамгаалахад одоо шаардлагатай нэр бүхий 30 хууль эрх зүйн орж актуудыг ашигладаг гэж байна. Тэгэхээр тэр 30 хууль эрх зүйн акт бол актыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн хуультай хамт хэрэгжүүлж байж одоо хэрэглэгчийн эрх бол бүрэн утгаараа хамгаалагддаг гэж одоо ийм одоо туршлага харагдаж байгаа юм. За ингээд мөн ялгаагүй Солонгос улс бол бас ингээд нэр бүхий хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиас гадна 22 хуулийг бас давхар ингэж ашиглаж явдаг. За манай хөрш одоо Хятад улсын хувьд бол бас нэлээд олон удаа хэрэглэгчийн хуулиуд нь бас өөрчлөгдөж шинжлэгдсэн байдаг. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэхээс гадна бас эднийх бол саяхан 24 оноос одоо шинээр бас нэг журмыг хэрэгжүүлж ирсэн байна. За энэ болохоор ямар онцлог байдаг вэ гэхлээр бизнес эрхлэгчдийн үүрэг, за түрүүн би хэлсэн цахим хэрэглээ, онлайн хэрэглээ, хэрэглэгчийн гомдол, төрийн хариуцлага ямар байх вэ гэдэг үндсэн энэ одоо 4 чиглэлээр бас асуудлыг тусгасан ийм одоо журмыг бас хэрэглэгчийн эрхийг хуулийн дагуу хуулийн хамт бас хэрэгжүүлдэг байх нэ. За манай одоо энэ хөрш Оросын холбооны улс бас 1992 онд бас анх хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нь батлагджээ. За дараагийн бүлэгт нь болохоор энэ Малайз улс байна. За Тайван улс байна. За Индонез гэдэг. За би энэ бүх улс орнуудын талаар нэг хүртэл хэлэхгүй. Тэгээд онцлог шинж гэсэн одоо бүх улс орнуудын одоо хууль эрх зүйн орчныг бас танилцуулъя гэж бодож байна. За одоо жишээлбэл энэ Вьетнам улс. За энэ болохоор
1999 онд одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нь батлагдсан байдгийн байна. За тэгээд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нь бол дараах бүлэгт хамаардаг юм байна. Хэрэглэгчид барааны үйлчилгээний худалдаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс болон Вьетнам улсын нутаг дэвсгэрт хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй агентлаг байгууллага, хувь хүмүүс гэсэн одоо хууль нь бол яг юм үндсэн ийм бүлгүүдэд хуваагддаг. Мөн одоо бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай зэрэгцээ иргэний хууль, эрүүгийн хууль, худалдааны хууль гэдэг зэрэг хуулийг бас ингэж давхар одоо бас хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хэрэгжүүлж байж одоо хэрэглэгчийн эрх бол бүрэн утгаараа одоо бас хамгаалагддаг болох нь эндээс харагдаж байгаа. За ингээд эцэст нь одоо би та бүхэнд төгсгөлд нь дүгнэлт одоо зөвлөмжийг бас ингээ гаргасан юм. За тэгээд олон улсын ер нь бол энэ туршлагаас харахад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг дангаар нь хэрэгжүүлэх учир дутагдaltaй байна гэж харагдаж байгаа. Тийм учраас энэ олон улсад бол бусад төр дагалдах хууль, тогтоомж, дүрмийг давхар одоо чанга мөрдүүлж хэрэгжүүлж ээж хэрэглэгчийн эрхийг одоо бүрэн утгаар нь хамгаалж байна гэдэг нь бол ажиглагдаж байна. За дараагийнхт нь болохоор энэ олон улсын туршлагаас ер нь бол харахад бол Монгол улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль нь дараах одоо бүлгийг зайлшгүй нэмж оруулах шаардлагатай гэж би бас үзсэн юм. За эхнийх нь бол энэ түрүүн бид бас хэлсэн захин худалдааны орчин дох хэрэглэгчийн эрхийг хамгаалах e-commerce гэдэг асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо зайлшгүй оруулах хэрэгтэй. Дараагийн доктортой хэрэглээ. За энэ дэлхийн хэрэглэгчийн байгууллагаас энэ 2025 оныг бас энэ доктортой хэрэглээнд шилжцгээе гэдэг ийм урайг твшүүлсэн. Тэгэхээр Монгол улс бол бас яг энэ одоо урайнд бас нэгдэж хэрэглэгчийнхаа хуулинд бас зайлшгүй доктортой хэрэглээний зохицуултыг оруулах хэрэгтэй гэж үзсэн учраас би энийг бас ингэж оруулсан байгаа. За тэгээд маргааш шийдвэрлэх хэрэглэгчийн эрхээ арбитр түүний зохицуулт. За энэ бол яг хуу тодорхой хэмжээгээр байдаг боловч бас нэлээд дэлгэрүүлж бас наривчилж оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Дараагийн нь нийтийн аж ахуйн үйлчлэгэнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах. Энэ бол маш их одоо хохирдог. Одоо та бүхэн мэднэ орон сууц нийтийн аж ахуйн контор, сөөхийн үйл ажиллагаанууд гэж байдаг. За энэ дээр бол одоо хэрэглэгчдийн санал гомдол ерөөсө тасардаггүй. За мэдээж яг энэ цаанаа бас тус бүрийнх нь одоо асуудлууд байдаг боловч шийдвэрлэж чаддгүй. Тэгэхээр энэ бол зайлшгүй орох хэрэгтэй. Дараагийн нь энэ хэрэглэгчийг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээ гэж байгаа. За энэ болохоор бараа бүтээгдэхүүний хэмжүүр стандартчлалтай шууд холбоотой юм асуудал байна. Энийг бол оруулах хэрэгтэй. Барааны шошгонд бас хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг ийм асуудал. Энэ одоо нийтдээ энэ 6 нэр бүхийн энэ асуудлуудыг зайлшгүй одоо Монгол улс бол хэрэглэгчийнхаа хуулинд бол оруулах хэрэгтэй гэж үзэж байна. За би ингээд дараагийн хэсэгт нь болохоор энэ хоёр одоо Азийн улсын би бас энэ сайн туршлагыг бас ингээд хэрэгжүүлвэл зүгээр юм уу гэж ингээд бодсон юм. За энэ болохоор юу гэхээр хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх үндэсний төв гэж. Энэ болохоор ингээд хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэж ажилт юм байна. Малайз улсын хувьд. За дараагийн нь Сингапурын туршлага байна. Энэ бол айгүй одоо бас агууштай юм туршлага гэж би бодож байгаа. Энэ юу гэхээр хэрэглэгчийн гарын авлагыг одоо ашигладаг юм байна. За энэ дотроо бол хэрэглэгчийн гарын авлага, үндсэн гарын авлага байна. Ерөнхий зөвлөгөө, үнийн ил тод байдал, урьдчилсан төлбөрийн хамгаалалт, цахим худалдаа, автомашины одоо аюулгүй бүрэн байдал,
байрны засварын ажил, эко худалдаа авалт гэсэн. Энийг ингээд та бүхэн харах юм бол ер нь бол иргэдийн хэрэглэгчдийн одоо хамгийн ойр одоо хэрэгжилж байгаа одоо хэрэглэгчдийн хэрэглээ байна. Тэгэхээр энэ дээр бол маш энгийн одоо ийм хэрэглэгчийн гарын авлага гэдгийг ашиглавал их хэрэглэгчд одоо их ашиг нь хөндөгдөх хохирохоос бол сэргийлдэг ийм одоо сайн туршлага байнамаа. Тэгэд эцэст нь ингээд та бүхэнд энэ одоо олон улсын туршлагыг бол бид зайлшгүй бас авч хэрэгжүүлэх ийм хэрэгтэй байгаа. Монгол улсын хувьд бол бас хөгжиж байгаа Азийн улс орнуудын нэг, тийм учраас бид нар бас энэ олон улсын туршлагаас сайн туршлагыг авч хэрэгжүүлээсэй гэж одоо бодож явд юм аа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.